Ард түзөө үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгалмаа. Маргааш гэж өдөр байдгийг хизээч бүү март. Араман. Орондоо найз Жошийн гадаах сарвчны төршлөгтэй зуны сандал дээр нэгийг хүлээж буй бололтой байн цагаа харан хөлөө зогсоо зайгүй займчин тамхи хэдийгш татсан юм өмнөх үнсний савн дүүрсэн харагдана. Гэрт орон аягандаа дахин нэг халуун хар копи дүүргээд тамхинасаа дахин нэгийг асаан уцаа гаргаж ирэн харснаа буцааж хийгээд цагаа дахин харав. Үүнээс лав 3 цагийн дараа сая түүний утасныг юм дуугарв. Баярлсандаа бушуухан аван дугаарыг нь харуул мэдгүй дугаараас байсанд Жошиг байна хэмээн санан уцаа авангуудаа "Байна уу, Жош?" гэтэл цаана нь гэнэт хин нэг нь уйлах дуулдав. Тэрээр Кэтигийн хоолойг таниад нуруугаар нь нэгэнтээ хүүт оргисноо. "Миний хонгор яагаад уйлсан юм бэ? Байна уу?" "Орондоо чи хаана байгаа юм бэ? Ямар удаан алга болдгийм бэ? Би айгаад байна." "Би жаахан ажилдаа яваад байна. Яг хаана байгааг хэлж болохгүй. Нэлийн удаж магад, бас утас ч холбогдохгүй болчихж магад. Би өөрөө чам руу ярина." "Орондоо битгий намайг айлгаад байл да. Өчигдөр цагдаагийнхан ирээд чамайг асуугаад явсан. Чи тэгэхээр нь юу гэв? Чиний хэлснийг л хэлсэн. Ажлаасаа ирэхэд байхгүй байсан. Тэрнээс хойш уулзаагүй гэж." "Сайн байна. Сайн охин шүү. Одоо дахиад ирвэл намайг уцаарч яриаггүй. Амьд өвгүйг нь мэдэхгүй байна гэд худлаа уйлараа. Ойлгосноо?" "Ингээд юу болоод байгаа юм бэ? Чи надад ядаж жаахан ч гэсэн хэлж болохгүй юм уу?" "Болохгүй хонгороо. Чи мэдэхгүй байсан дээр. Чи хичнээн хэцүү байлаач санчрыг эргэж очиж болохгүй шүү. Та хоёрын холбоотой танил байсныг цагдаагийнхан мэдэхгүй байсан дээр ойлгов." Гэтэл хариу байдаггүй. Орондоо Кэти хэмээн хэд орилтол Кэти сулхан дуугаар "Мэдэхгүй, ойлгохшгүй боллоо. Цагдаагийнхан надаас санчрыг асуусан." "Юу? Чи тэгэхээр нь юу гэв?" "Би таньнаа надад өөрөө сайн байсан. Би нөхөртөө гэд халгаагагүй гэж хэлсэн." "Аа, болж. Өөрийг битгий нэмж хэлээрээ. Яг наад хэлснээрээ л байгаараа. Чи маш болгоомжтой цонхоор хардаа." "Би гэртээ байхгүй байна. Нэрээ энэ гар утас чинь мэдэхгүй дугаар байсан. Чи хаанаас ярьж байгаа юм?" хэмээтэл Кэти хэсэг төгдөрч байснаа. Би цагдаа нараас айгаад аавын дэрчгсэн байна." "Аа за. Чи хэдий болтол зүгтааж явах юм? Чамайг ингээд зүгтаагаад байх тусам цаадуул чинь хар авчихна. Чи угаасаа юу ч мэдэхгүй тэрүүгээрээ л бай." "За баяртай хонгороо. Гэртээ хараад хуучин хийдэг байснаа хийгээд юу ч болоогүй юм шиг л бай. Мэдээ?" гэд хариу хүлээлгүй уцаа тасалчихв. Кэти хэдэн удаа түүнийг нэрээр нь дуудаад хариу өгөхгүй болохоор нь харилцуураа тавиад Дэвидийн өдөөс харвал Дэвид бичлэгийн хуурцгаа мөн дарж зогсооод "Сайн байлаа Кэти. Энэ бүхэн чиний ялын хөнгөлөлтөнд хамрагдах болно. Одоо явж болно." гээд хаалга онгойлгон үүдэнд нь хүлээж байсан харгалзагчид толгой дохил. Тэрээр орж ирэн Кэтиг гавлаад аваад гарлаа. Кэтиг гарахтай зэрэгцэн Дэвид хажуугийн хөшгөн хаалттай өрөөнд орно. "За яасан? Бага газрыг нь илрүүлж амжив. Одоохон та төр хүлээж байгаарай. Ганцхан минут хэмээгээд гарын товчлуур дээр нүдэнд үл гүйцэгдэм шахам хурдан ажиллаж байснаа. "Тийм ээ, тийм байна. Илрүүлчихлээ" гэд инээхэд Дэвид урагшаа тонгойн томруулж буй байршлын зургийг ширтэв. Мөнхөд очирт дансны дугаарыг өгөөд "За одоо болов. Хизээ шилжүүлэх вэ?" "Би нөгөөдөр гэхэд шилжүүлчихье." "Юу?" хэмээн орилсноо гэнэт хаана хинтээ байгаагаа ухамсарлан "За болж байна. Би тэгвэл өнөөдөр ярьж уучлал ирээд Монголын цагаар нөгөөдөр гэхэд шилжүүлчихсэн байна гэдгийг хэлээдхий. Гэхдээ ерөнхийлөгчөө бидэнд нөгөөдөр шилжүүлэхээс өмнө баталгаа хэрэгтэй байна." "Эн чинь юу гэсэн үг вэ?"
$50,000 хүлээж аваад хог дахин боловсруулах үйлбэр Монгол улсад Сан-Эйр группийн эзэмшилд барих болно гэсэн албан бичих хэрэгтэй. Эргээд баримт болох учраас за ойлголоо. Би улсын их хурлын гишүүн бүрэг дээр баталгаа гаргуулна болно үсттэй. Үүнийг сонсоод очрын царай нэг л сонирн болж өөрчлөгдөхийг Мөнхбат харин анзаарсангүй. Эрдэнэ очрыг хүлэнгээ цагаа хялмхийн харуул аль хэдийн 2 цаг гарангийн хугацаа өнгөрсөн харагдахад нэг утас руу залах гэснээ дахин хэсэг харцнахаар шийдэн байтал түүний утас дуугарав. Байна уу? Эрдэнэ ахаа болохоо байла. Та хурдан эмнэлэг дээрээ хүрээд ир. Юу болсон бэ? Наран туяа юу? Тийм ээ, ханд ихч дахиад ухаан алдаад унчихлаа. Би одоо эмнэлэг явж байна. Юу? Яагаад? За одоохон гээд бушуухан хувцас өмсөд гартал өөдөөс нь очир ирж таарлав. Очир минь дараа ярэ. Ханд эмнэлэгт ухаангүй очиж байна гинэ хэмээгээд машинаасаа хөдөллөө. Оршихуй эс оршихуй. Орондоо дахин нэг аяг кофе аяалан тамхи хасаан байтал сая нэг Жош ирэв. Ашгүй чи ирвүү? Ямар удваа? Бүтсэн үү? Хэмээн ар араас нь давхардуулан асуувал Жош нүдэрээ залжин аргагүй инээмсэглэн толгойд оглоо. Жошийн ийхүү зөвшөөрөн толгойд өгөхийг хараад Орондооч баярлан гарынхаа алгаар нүрээ шувтарч арчаад хизээ хөдлөх вэ? 7 хоногийн дараа хөдлөнө. Тэрнээс өмнө урдчлахаа мөнгө авна гэж байна. Хэдийг? 10,000 паунд. Юу? Тийм үнэтэй хэдээр гаргаж байгаа юм? 25,000-аараа дургүй байвал болно л үз. Би чамайг гуйсан болохоор л хайсаар байгаад олж авлаа. Энэ бас цаашаа 2-3 ч хүнтэй хуваах мөнгө гэсэн. Тэгтээ арай л окей. Тэгвэл би одоо уцтаад болсон гэдгийг хэлчихье. Хүнд бүх ажил удчихад найдваргүй гэдэг нь хэмээн уурсангүй халааснаас уцаа гаргаж иртэл Орондоо сандран төр хүлээж байл да. Надад ямар мөнгө байх вш. Тэгтээ миний ард тал их том баян хятад байгаа. Би түүнтэй яриадахыг битгий болиулаараа хэмээгээд өөрийнхөө уцыг гаргаж ирэн шин овогт руу залгалаа. Шин овогт утсандаа хариу өгсөнгүй. Тэгсэн ч Орондоо дахин залгасаар сая нэг арайхийн уцаа авлаа. Шин овогтоо би Орондоо байна. Би гаргах хүн олчихлоо. Харин урдчлахаа авахгүй бол гарахгүй гэж байна. Би чамд хэрхэн итгэх вүлээ? Тэр хүнтэй чинь ярив. Орондоо инээмсэглэн Жошийн өөдөөс хараад чамтай ярих гэж байна хэмээн уцаа өгөв. Жош уцыг авч ирэн гаргах нийт паунда хилтэл цаанаас нь нэгийг хилж буй бололтой ямар нэгэн зүйлийг чагнан гүрээний суцаа гүрэлзүүлэн царай нь хүрэнтэн ирснээ уцыг нь тас атгаад нэг шидэх гэснээ саяны хүний хэлсэн бодогдон Орондоод уцыг нь өгөөд би сая ярьлаа. Чамайг цагдаа нар хайж байгаа юм байна. Чи одоо явдаа. Би одоо л нэг цагдаа нараас хол амар амьдрах гэж байна. Чи бушуухан явж үзэх хэмээн хөөсөөр гэрээсээ гаргачихв. Саяхан л бүх зүйл бүтчихлээ хэмээн баярлаж байсан Орондоо одоо харин болж байгаа бүхэнтэй эвлэрч ядан амандаа хараал урсгаад машиндаа суун хайчгаа мэдэхгүй жолоогоо 2 гараараа зохин орилсоор сая тэнхээ барагда бололтой жолоогоо налан унахад түүний дуут дохио хин нэгнийг дуудах мэт тасралтгүй дуугарсаар. Ойролцоогоор 2 минут гэртээ ийхүү байтал цонхыг нь тогших дуулдав. Тэрүүхэн хооронд Жош санаагаа өөрчлөө хэмээн бодон харвал цагдаа байх нь тэрэ. Санчара зурагт харан сууж байтал харгалзагч түүнийг дуудан гавлаад тасгаас аван гарав. Санчар дагаж явсаар авчирсан өрөөнд орвол өмгөөлөгч Савицкий оюунагийн хамт сууж байв. Санчар залуу сайн биз дээ? Үгүй яах вэ? Ингээд байж л байна да. Окей, удахгүй давж заалдах шүүх хурал болно. Чи эндээ ямар нэгэн хэрэг төвөг тариагүй биз? Үгүй. Би маш сайн хүмүүжигч. Сайн байна. Би чадах бүхнийг хийх болно. Битгий 100% найдаарай. Ямар тач хичээх болно. Баярлаа. Би тэхгүй байгаа. Окей, сайн байна. За баяртай. Нээрээ чамд өөр нэмж сансан зүйл байна уу?
Үгүй дээ, би тэр үед хитрхий согтсон байсан болохоор нэмж олигтой юм юу ч сандаггүй. За яах вэ? Чи хүн алаагүй нь тогтогдлооч хар тамхи хэргэлсэн байсан болохоор ямартайч жил авах нь тодорхой. Тэгэхдээ тэр жил чинь одоо байгаа жилээс чинь харьцангуй бага болох байхаа. Ойлголоо өмгөөлөгчөө. Би ямар ч юм болсон бэлэн байгаа. Чиний энэ зоригтой байгаа чинь их сайн байна. Химээгээд салдаггүй том дэвтэр дээрээ нэгийг тэмдэглээд үүдэнд хүлээж буй харгалзагчийг дуудан болсноо хэлв. Эрдэнэ наран туяатай ярьчхаад бошуухан гарan эмнэлэг дээр очвол ханд ухаан орсон бололтой нүдэрээ зөөлөн хараад инээмсэглэх аядав. Чи минь яагаад хямарч байгаа юм? Тайван байх ёстой биш үү хэмээгээд санаа алдвал наран туяа. Эрдэнэ ахаа, бид хоёр миний бүү багш дээр очтол нэг гарц гарах юм байна. Заслаа хийлгээд тэгээд түүнийг сонсоод багш хямраад. Юун бүү? Би ямар ч шашинд итгэхгүй. Аав ээж хөх тэнгэртэй л итгэж мөргөж явдаг хүн. Худлаа байхан буруу зүрүү юм ярьж хүмүүсийн толгойг эргүүлж сэтгэхүйгээр тоглоод хэмээн уурсангүй хэлв. Наран туяа үүнийг сонсоод юу ч хэлсэнгүй. Гэтэлч баяр жаргал эмч гаднаас ороод ирэв. Та ирээ юу ерөнхийлөгчөө? Ханд их чинь би сайнгүй байна. Хэд хоногтой энд хэвдэж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Би дахин хямарч болохгүй гэд явуулж байхад тэгээ ханиг минь л хөл дээр нь босгоод өг. Уучлаарай ерөнхийлөгчөө. Ханд ихч одоо ухаан орд сэргсэн ч өөрийгөө хянах чадваргүй л болж байх шиг байна. Эн чинь юу гэсэн үг вэ? Юу ч гэмээр юм. Магад ингээд хэвтрийн болж магад учир нь тархинд нь цус харвсан байна. Юу? Яалаа гинэ? Ямартай ч хэвтрийн байсан ч яах вэ? Хажууд минь харагдаад л явж боллоо. Энэ нь хитрхи их зүйл бодох юм уу? Нэг бол санаа зовж түүнийг ургуулan бодсоор үүсэж болох шалтгаантай. Угаасаа ханд ихчийн тарих цусан хангамж муу тул энэ нь шууд нөлөөлж байгаа нь энэ гэтэл ханд эрдний атгаж байсан гарыг атхан дуудах шиг болоход эрдэнэ өөдөөс нь харвал ханд амандаа нэгийг шивнэв. Эрдэнэ толгоогоо урагшаа болгон чихээ наан сонсоод чимэн тэрэнд санаа зовоод юу хийх вэ? Аяндаа болно. Одоо сайхан тайван амар. Би одоо ажилдаа орох болохоор өдөржин хажууд чинь байж чадахгүй нэ. Эрдэнэ ахаа, та санаа зовлтгүй ажиллаа хий. Би ханд өгшиг эргэж тоорч асарч бай. Тэгвэл үнэхээр их баярлалаа. Чи байгаа болохоор би санаа зовлтгүй ажиллаа хийгээд явж болох нэ. Гэтэл түүний утас дуугарав. Уцаа аван ярьснаа. За одоо очлоо. Хүлээж бай хэмээгээд хандад хандан. Хөгшин явж нэг ажлыг цэгцлэх хэрэгтэй байна. Чамайг наран туяа асрах болохоор чи минь санаа зовлтгүй хэмээвэл ханд өөдөөс нь инээмсэглэн зөвшөөрөн толгой дохив. Эрдэнэ эмнэлгийн гар хаалган дээр Мөнхбаттай халз таарчхан тэр. Мөнхбат Эрдэнийг хараа сандран ерөнхийлөгчөө, та чинь зүгээр үү? Үгүй харваас л зүгээр байна л да. Би бүр таныг гэнэт хараад балмагдчихлаа. За Мөнхбат группийн ерөнхийлөгч болсон гэлөө. Үгүй юу л да. Дээрээс харин гэнэт томилогдоод хэн мэдэж томилдог вүлээ? Мэдхгүй. Нэг л өдөр бүргэд гишүүн шууд ажил дээр ирээд мэдэгдэл хийсэн. Би өөрөө ч мэдээгүй. За удахгүй ажил дээр уулзъя. Би эмчтэй уулзчаад явж байна гэд цаашаа алхтал Мөнхбат ард нь арчаагүй сул дуугаар баяртай хэмээн зөвхөн амандаа өөртөө л шивнэлээ. Мөнхбат баяр жаргал эмчтэй уулзан Эрдэнэ биеийн байдлын талаар асуух гэж явж байтал ийхүү өөртөө таарсан тул мөн л ажил руугаа явлаа. Өрөөндөө ороод нарийн бичгтээ хэнийг ч битгий орвол битгий саад болороо хэмээгээд шин овогт руу залгалаа. Байна уу? Шин овогтоо баларсан шүү. За юу болсон? Нөгөө Эрдэнэ босоод ирчихсэн байна. Юу? Баталгаатай юм уу? Тийм ээ, би дөнгөж сая өөрөө тааралдлаа. Түй, яасан хурдан өндөөгөөд ирэв? Одоо чиний байр суур хизээ мүдгүй унана гэсэн үг. Тийм болохоор чи ямар нэг аргаар үлдсэн $50,000 бас гаргуул.
Өмнөх 50,000 одоо болтол ирээгүй баталгаатай хийсэн юм уу? Хийсэн байсан да. Надад бүр явуулсан баримтыг нь авчирч өгсөн. Тийм үү, сони юм да. Нэрээ нөгөө Англид санчрыг хориулсан залуу тэндээ эрен сурвалжлагдаад байгаа наашлна гэсэн. Ирчхүүл би чам руу явуулна. Чи баруун гараа болгоно уу, яа нь өөрөө мэдээд зохицуулчихаарай. Ойлголоо шин овогтоо. Эрдэнэ өнөөдөр ч ажил дээр хүрээд ирж магад. Би ирэхээс өмнө нөгөө ажлаа амжуулахыг бодъё. Би энэ мөнгийг гаргачихвал энд амьдраад байж болохгүй. Тийм болохоор намайг хаа нэг тийшээ далдлах юм байгаа үсттэй. Тэгэх байх шүү. За, би бодож үзнэ. Мөнх бат ийхүү ярьчхаад очрыг дуудулав. Очир захирлаа. Нөгөө тал мөнгөө аваагүй гэж дөнгөж сая ярьлаа. Тийм үү? Сони юм да. Би яахааргүй явуулаад танд баримтыг нь хүртэл өгсөн. Чи дахиад сайн шалгаадах. Түүнээс гадна тэд ихэд уурлаж хугацаанд өгөөгүй найдваргүй харилцагч байна. Гэрээгээ зуцаллаа гэд би арайхийн гуйсаар байж мөнгийг нь бүтэн явуулъя гэд 2 хоногийн хугацаа авлаа. Надад факсаар үйлдвэрийн бүдүүвч зураг ирсэн хэмээн ширээнийхээ шургуулгыг татан бүдүүвч зураг гаргаж үзүүлв. Би үүнийг авч болох уу? Баримт бүрдүүлэхэд хэрэгтэй. Тэг. Харин хурдан өнөөдрийн дотор болохгүй бол маргааш гэхэд гаргаж өгөөд банкн дээр очин өмнөхөө шалгаад үзэрэй хэмээн явуулсан гэсэн баримтыг мөн гаргаж өгөв. Мөнхөд очрыг гаргачаад ширээгээ удлан өөрийн гих зүйлсээ юм үлдээхүй хэмээн дахин шалган цүнхэлсээр. Өдрийн цайндаа орчхоод хүрээд иртэл түүний 3 хүн хүлээд сув. Мөнхөд асуусан харцаар харуул. Амрыг ирээ. Бид эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас явж байна. Таныг шалгах хэрэгтэй боллоо. Юу? Яагаад? Хэн ийм зөвшөөрөл өгсөн? Би энэ ажлыг аваад удаагүй байна хэмээн сандран хэлтэл. Би өгсөн хэмээн өрөөнийх нь булангийн суудлаас дуу гарахад харвал Эрдэнэ босож ирээд. $100,000 гаргуулахаар улайран зүтгэж байгааг чинь шалгуулахыг хүссэн юм хэмээгээд суудал дээрээ очин суулаа. Санчаараа зурагтаар сагс үзэн сууж байтал гаднаас нэг харгалзагч орж ирэн шөнийн харгалзагчтай уулзаад гарсны дараа харгалзагч ээлэн санчрыг дуудан маргааш шүүх хуралтай хэмэв. Санчир өөрийнхөө нэрийг хэлэхэд итгэж ядан. Уучлаарай харгалзагч ээлэн, намайг маргааш шүүх хуралтай гэж хэлсэн үү? Ээлэн толгой дохиод амжилт хэмэв. Санчир баярлснаа хэлээд өрөөндөө оръё гэд хаалгаа онгойлгуулан орон дээрээ тэрийг хатан хэвтлээ. Ямар хурдан болчихов? Маргааш юу болдог болоо? Бурхан минь, та намайг харж үзээчтэй. Танаас гуйж байна. Урд нь танаас юу ч гуйж байгаагүй. Таныг сандагчгүй байсан байж одоо ингээд залбираад гуйгаад хэвтэж байгаад уучлаарай. Маргааш л гайгүй шийдээд өгчгүүл би гараад хуучин бүх муу бүхнээ хайж амьдралыг хүндэлж хайрлаж явах болно. Танд амлаж байна. Тэрээр шүнжин ийхүү залбирсаар өглөөдөө золгов. Өглөө шүүх хуралтай байсан тул эхний ээлжинд өглөөний цайгаа уугаад тасгаас гарав. Тасгаас гаргаад түүний гадаа шүүх танхим руу явуулах машин цуулгахаар гаргахад нарны туяанд нүд нь гялбан харж чадахгүй нүдээ даран хэсэг зогсдол нүд нь арган нулимс нь гарна. Яг л багтаа цонгон арилах гээд арган хорсдог байсан шиг л. Тэрээр догдолж байлаа. Орох ээлжээ хүлээн сууж байхдаа залбирсаар л. Гэтэлч ээлж нь болов. Нэг цагдаа дуудан хүлээлгийн өрөөнөөс аван дагуул яваад шүүх танхимд ирцгээв. Савицкий түүний өдөөс харан өөрөмсөг инээмсэглэхэд Санчир арай уужран суулаа. Савицкий Санчирын хэргийг танилцуулан ямар учраас давж заалдах болсноо хүртэл хэлв. Шүүгч Памолия инээмсэглээд толгой догсноор шүүх хурал эхэллээ. Энэ хэргийг Санчир үйлдэггүй гэх хангалттай баримт байна. Үүний тулд эхлээд гэрчийг оруулахыг хүсэж байна. Памолия шүүгч зөвшөөрвөл Савицкий гэрч Орондог оруулж ирнэ хэмэв. Орондо гэрчийн суудалд суугаад Санчирын өдөөс хорсол зэвүүцэл дүүрэн харцаар харуул Санчир өөрийн ирэхгүй дальтчив. Савицкий Орондо дээр очин тангаргаа өрг.
Үнэн шүүхийн өмнө бүгдийг үннээр өчөх болно хэмээн тангаргаа өрг гэвэл Рондо баруун гараа тохоогоор нь нуглан өргөөд тангаргаа өргөв. Тангаргаа өргөөд дуусгаар нь Савицкий "Гэрч Рондо, хэрэгтэн санчрыг таних уу?" "Тийм ээ. Яаж таньдаг юм?" "Энэ залуу миний найз хүүхэнтэй явладаг байсан юм." "Гэрч Рондо, та танилцуулсан юм биш үү?" "Үгүй, юу гэж дээ?" "Хохирогч Пэтийг таньдаг байсан уу?" "Тийм ээ, таньдаг байсан." "Хизээнээс таних вэ?" "Бараг 5-6 жилийн өмнөөс эхэлж мэднэ." "Хохирогч Пэт санчрын гарт ам өргөцснийг мэдэх үү?" "Юу? Анд минь энэ мод хорлогдчихоо юу?" Савицкий шүүгчийн өдөөс хараад "Эрхэм шүүгчээ, гэрч Орондо энэ бүхнийг мэдэж байсан баримт байгаа сонсохыг зөвшөөрнө үү?" Памульяч зөвшөөрвөл Савицкий цүнхнээсээ нэг жижиг хуурцаг гаргаж ирэн "Энэ дотор байгаа үүнийг тагнах зориултаар ашигладаг болохоор жижиг тул бид хуулсан. Хэрв шаардлагатай гэж үзвэл дараа нь тулгаж болно." Ингээд Савицкий хуурцгийг тавьбал түүн дээр Орондо Кейтэд ажил дээр нь очихдоо хэлж байсан үгс дуулдав. Орондо үүнийг сонсоод татвасхийн "Энэ хүнийг тэгээд намайг гих гээд байгаа юм уу? Юугаар нотлох юм?" Тэр амар хаан нотлох хүнийг дуудаж буйг зөвшөөрнө үү? Памулья зөвшөөрвөл гаднаас Дэвид ороод ирэв. Дэвид орж ирээд мөн тангаргаа өргөөд анх ямар шалтгаанаар Кейтэдтэй танилцсан, Орондо энэ үгийг хаана ямар газар хэдэн цагийн үед хэлснийг бүгдийг нь яриул Савицкий талархан суудалтанд суулгав. Савицкий үргэлжлүүлэн "Өөрч нотлох баримт байна. Талигачийг алсан хутгийг би дахин ажиглаж шинжилж үзсэн. Энэ зураг нь байна гэд цүнхнээсээ хутганы зураг гаргаад гэрэлт самбар дээр өлгөөд. Өнгөц харахад энд нэг л хурууны хээ байгаа. Тэр нь санчрын хурууны хээтэй тохирсон. Харин наривчлан ажиглавал энэ хэмээн хутганы бариулын үзүүрийг заагаад энд олон өөр хурууны хээ байна. Бид маш нарийн илрүүлэгч машины тусламжтайгаар энэ хээг илрүүлж чадсан. Энэ хээ гэрч Рондогийн хурууны хээтэй тохирч байгааг та бүхэн үзнэ үү?" хэмээгээд харьцуулсан 2 хурууны хээний зургийг шүүгчид үзүүлэхээр өгөв. Рондо энэ удаа юу ч дуугарч чадахгүй болжээ. Савицкий үргэлжлүүлэн "Өөр бас нотлох баримт энэ хэмээн дахин цүнхээ уудлан зураг гаргаж ирээд "Хэрэгтэн өөрийгөө далдлахыг үнэхээр их хичээсэн байсан. Гутлын мөр гарч болох байшин доторх бүх шалыг арчиж цэвэрлсэн ч гаднаас орж ирдэг үүдийг цэвэрлэхээ мартсан байсан. Энэ нь хэргийг таахад их дөхөн болсон. Учир нь талигаач санчир хоёрыг арын хаалгаар чирч гаргасан мөртөө энэ бүгд таарч байгаа ч гутал олдоогүй болохоор хэн гэдгийг илрүүлэх боломжгүй болсон. Талигаачийн биед дахин үзлэг шинжилгээ хийгээд өгсөн хүн их хүнд байдаг тул 2 сугнаас нь барин хүч гарган чирч явсан нь элт болж байшингаас холгүй бүдэрч унахтаа цагаа унахсан байсан. Тэр цагийг мөн шинжилгээнд өгөхөд цаганд наалтсан эс Рондогийн эстэй тохирч байна. Энэ эмчийн шинжилгээний бичиг иймд нотлох баримт хангалттай гэж үзэн гэрчийг яллагчаар дуудаж байна. Танхим дүүрэн хүмүүс шуугилдан ирэхэд Орондо байд цуухаа олж ядаж буй бололтой доошоо харан харц буруулах ажээ. Памулья шүүгч шүүх хурал төр завсарлсныг хэлэн танхимаас гарав. Оюуна санчир хоёр Савицкигийн өөдөөс гайхан талархсан нүдээр хараад "Та энэ бүхнийг яаж мэдэж чадваа?" "Энэ юрдөө амархан байлаа. Чиний тусламжтай" хэмээн оюуна руу харан инээмсэглвэл оюуна гайхан өөдөөс нь хараад "Яагаад миний тусламжтай гэж?" "Чи санчиртай дотн найзууд болсон. Эхэндээ би чамайг надад ажил тэгтээ санчрын мөн чанарыг мэдхэд тусал гэж байсан да. Дараа нь чиний ярианаас би санчрыг мэдэж авсан. Тэгээд л хийгээгүй хэрэгээ үүрч байгааг нь мэдээд туслахаар шийдсэн дээ. Танд үнэхээр их баярлалаа. Би юу хэлэхээр мэдэхгүй байна" хэмээгээд санчир гарыг нь атгах гэтэл харгалзагч болохгүй хэмээн сануулга өглөө. Бүх юм арай дуусчихаагүй байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа л гэтэл ч танхимд шүүгчд орж ирж байгааг зарлахад бүгд босов. Памулья хэмээх жижигхэн биетэй нүдэн дулаахан нүдэрээ инээмсэглэлсэн шүүгч тогтоол уншлаа.
Нотлох баримтыг хангалттай хэмээн үзээд Рондог хүн амны хэрэг үйлдсэн, хэргийн газраас оргон зайлсан, бусдад хэрэгээ өөрүүлсэн. Мөн Англи улсын нутаг дэвсгэрээс оргон зайлахаар завдсан зэргээр 30 жилийн хорих ялаар шийтгсүгэ. Санчер бусдад гүтгэгдэн ял үүрсэн нь тогтоогдсон тул хэргийг нь цагаадуулсугай. Хэдий тийм ч хар тамхи хэрэгэлсэн байсан нь тогтоогдсон тул 3 жилийн хорих ялаар шийтгсүгэ. Оногдсон 3 жилээс урдчилсан хорих газар шоронд байсан хугацааг хасан сайн хүмүүжигч байсан тул ялыг 70% тооцсон 2 жил 6 сарын тэнсэн харгалзах ялаар шийтгсүгэ. Шүүх хурал хаасныг мэдэгдэв. Санчрыг гараад ирэхэд оюуна түүнийг угтан авав. Хаалгаар гарангуудаа уртаар амьсгаа аван цээж дүүрэн амьсгалж гаргаад тамхи байна уу? Дэндүү удаан татсангүй. Би татдаггүй болохоор байхгүй л дээ. Хамгийн ихний дэлгүүрээс аваад өгье. Санчер машиныхаа цонхыг онгойлгон яг л галзуу солиотой юм шиг орилон явах ажээ. Тэгж арай ихийн тайвшраад дахин нэг тамхи асаан суудал оюунагийн утас дуугарав. Оюуна уцаа авснаа окей химээгээд Санчерт өмгөөлөгч ярий гэж байна гэд өглөө. Санчер өмгөөлөгчтэйгээ ярин дахин талархснаа хэлээд тэгэлгүй яах вэ? Одоохон ярий химээгээд уцаа тавиад оюунад хандан. Чамд нэгж байна уу? Би аав ээжтэй ярих гэсэн юм. Тэг байгаа. Тэгтээ аав ээж химээснээ үгээ буцаагаад би бол наран туяа эгчтэй л байнга ярьж байна. Ээжт нь хэлэх үгээ дамжуулдаг байсан хэмэв. Санчер наран туяагийн нэрийг сонсоод одоо болтол аав ээжтэй нь хамт байгаад баярлаж байвч бас чиг нүүр тулаад уулзна гэхээр яагаад ч юм цэрвэг шиг. Тэрээр аавынхаа утас руу залгавал хэд дуудулж байгаад аавынхын дуу сонсогдоход өөрийн ирэхгүй уйлхаа алдав. Аава, би байна. Сая тэнсэн аваад гараад ирлээ. Та хоёр минь сайн уу? Чи гавья байгуулад ирж байгаа юм шиг юу ч болоогүй шинжтэй ярьж байх шив. Ээж чинь муу байна. Чамайг санаад битгэрээд тэрэндээ өвдөөд их муу байна. Чамаас болж энэ хүний би муудаад байна. Чам шиг хүү байх ч гэжтэй. Гээд цаанаас нь дуудаг бололтой уцаа тасалчихв. Санчер аавтайгаа ярьчхаад барайн уцыг нь өгвөл оюуна юу ч хэлсэнгүй. Машина жолоодон замаа харан явна. Санчер хэсэг чимээгүй явж байснаа. Оюуна, чи надад мөнгө зээлж чадах уу? Би ажил хийж байгаад өрийг чинь төлчгөөд буцнаа. Оюуна юу ч хэлсэнгүй. Хурдны замаар хурдлан давхсаар. Гэнэт тэрээр танай хаан юм. Би хаана хүргэж өгөх вэ? Надад одоо очих газар ч алга. Түрээсийн байранд суудаг байсан. Надад нэрээ юу ч алга, новш гэж. Энэ бүхэн юунаас болчих вэ? За яах вэ? Би чамд нэг өрөөгөө хөслүүлж болох юм. Тэгээд надаас өмгөөлөгчийн дутуу мөнгийг зээлдээ. Чамд маш их баярлалаа. Би өрийг чинь хурдан дарж дуусгах болно. Харин ийм асуудал байхгүй шүү. Тийм юм байхгүй. Би одоо хангалттай. Хүсэгч юм биш. Одоо хүн шиг явж аав ээжигээ баярлуулъя да. Аав их ууртай байна. Аргагүй дээ. Би хүн шиг хүн болцоход очиж та хоёрыгоо баярлуулнаа. Мөнхөд ингэн жинээ санаагүй байсан болохоор барьцаалдав. Тэрээр цагдаагийн газар байцаагдж байна. Чи энэ мөнгөөр яах гэсэн юм? Хаашаа хэнд явуулах байсан? Энэ мөнгөөр хог дахин боловсруулах үйлдвэр барина гэж ерөнхийлөгч тохирчхойд болсон. Гэтэл хятадын тал бүх зүйлээ төлөвлөгөөнд орсон үйлдвэр барихаас өөр яриа байхгүй гэд шахаад байсан. Хятадын талаас ямар газар гардаж хариуцж байгаа юм? Тэр гээд цааш хэлж чадсангүй хөлсөө арчих нь хаанаас хэн аврах болоо хэмээн гүлэлцэх нь дэндүү өрөвдмөр. Ахмад дорж юу гэж хэлхийг нь хүлээн сууснаа. Эргэн мөнхөд таныг бусдын хөрөнгөнд дураараа хүрсэн хэрэгээр төр саатууллаа. Хятадын талын үйлдвэр барих тал нотлохоо гаргавал тэр үед хэргийг судалж үзээд таныг суллах болно. Юу, эн чинь яаж ингэж болдгийм бэ? Бид хуулийн дагуу ажиллаж байна.
хэмээгээд харгалзагчид догсноор камерт хийхээр аваад гарав. Эрдэнэ дорж хоёр ярилцсан сууна. Мөнхбат нөгөө хүнээ хэлсэн үү? Хэлээгүй. Мөнхбатыг ингээд бариад зохих шийтгэлийг нь өгч болно. Тэгтэл цаана нь нөгөө тал сул үлдэх гээд байдаг. Энэ удаа ажил нь бүтлгүйдсэн ч өөр аргаар дахиад л довтлох байх та. Тэгээд цаад хүнийг нь оллоо гэхэд яг одоогоор бидэнд ноцтой хохирол учруулаагүй болохоор бас хэрэг хүлээлгэхэд хэцүү байна. Харин тийм ээ, иймэрхүү хэрэг их гардаг байх та. Ганц нэгээр тогтохгүй гарна шүү. Ядаж байхад би урьдчилгаа $50,000 нэхэхт нь захиралтай хэлээд банкнаас хуурамч хуулга өгүүлчихсэн. Тэр үедээ өгсөн бол өөр л байх байсан байх. Тэгээд одоо энэ хэрэг ингээд Мөнхбатад үүрүүлээд хаагдана гэсэн үг болж байна уу? Тэгж л таарах гээд байна. Бас шууд Мөнхбатад хэрэг хүлээлгэхэд учир дутагдaltaй байна. Учир нь танай группт тодорхой хэмжээний хохирол гарч учруулсан бол нэг хэрэг. Гэвч танахаас ямар ч хохирол гараагүй болохоор тодорхой хэмжээний сануулга арга хэмжээ л авах байх. Эрдэнэ үүнийг сонсоод би ердөө энэ үхний төлөө тэгтлээ тэмцлээ гэж үү? Гэхээс өөрийг хэлж чадсангүй. Шин овогт Мөнхбат ярилгүй удаан алга болсонд гайхан энхээрөө залгав. За сайн уу энхээх үү? Сайн байна уу шин овогтоо? За чи чинь яхаараа таг болчих вэ? Шин овогт минь энүүгээр нэг бөөн бужигнаан болоод байна. Эрдэнэ ерөнхийлөгч ажилдаа орсон. Тэгээд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Мөнхбат гэж залуу цагдаад баригдаад явчихсан. Юу яасан гинэ хэмээн аль болох бие эзэмдэн асуувал харин тийм ээ ерөнхийлөгч одоо бидний ажлыг бүгдийг нь хянаж шалгаж байгаа. За Мөнхбат цагдаад баригдаад хэд хонж байгаа юм? 3 хонож байгаа байхаа би сайн мэдэхгүй байна. Ингээд та Мөнхбатыг яаж таньдаг вүлээ? Ойлголоо. Өөр юмгүй гэд уцаа таслав. Тэрээр дэвтрээ эргүүлэн бүргэд гишүүн гэсэн утсыг гарган залгав. Хаяа, бүргэд гишүүн сайн байна уу та? Хэмээн дууга илт зөөллөн асуувал сайн, шин овогт та сайн уу? Би сайн байгаа. Танаас нэг гуйх юм байна. Санээр группийн ерөнхийлөгчд томилсон Мөнхбат одоо цагдаа нарт баригдсан гин. Ямар учраас баригдсан юм бол бас түүнийг суллуулах гэсэн юм. Шин овогт минь одоо би дахиж энэ асуудалд орооцолдохгүй. Эхний тарьсан балга хэрхэн цэвэрхэн засах талаар бодож байна. Тэгэхээр би чадахгүй нэгэд уцаа тасалчихв. Шин овогт уцаа барин амандаа хараал урсхан өрөөнд дотоороо наас цаашаа холгон. Түй муусай монголчууд игдээ. Аавынхаа өшиг авах гэсэн биш, өөрөө хэрэгтэн болгох төглөө. Шин овогтын толгой ажилланаа. За яах вэ? Одоо би дийлцсэн ч дийлэх нэг өдөр ирж л таарна. Харж л байгаарай чи. Эрдэнэ. Хэмээгээд өөртөө арх хундаглан уулаа. Энхээ уцаа таслаад Эрдэнийн өдөөс нүдээ томруулан хоолой нь яаж бачуурч байгааг сонсоо та. Тэр яах вэ? Чи залуу хүн болохоор хурдан тэнхэрлээ шүү. Харин тийм ээ, тэр залууг Мөнхбат хөлссөн байдаг энэ шин овогтын санаа. Энэ бүхний төлөө би тэгж өөрийгөө ч хөөрхий ханаач зовоож байсан гэж үү? Арайчтэй. Гэхдээ ерөнхийлөгчөө магад ингэж мдээгүй бол өөр юу ч болох байсан юм билээ. Тэр хоёрыг ийхүү ярилцсан суутал наран туяа гаднаас хоол барьсаар ороод ирэв. Эрдэнэ наран туяаг харан инээмсэглээд ашгүй чи минь мэдэж энхээгээ аварч чадлаа шүү. Харин энхээ орж байна гэчгээд байдаггүй. Гэтэл орцонд түчигнээд зодолтоод байх шиг байхаар нь дурангаараа хартал энхээ газар хэвтчихсэн хутга барьсан залуу дээр нь сууж байсан. Аз болж ойрхон цагдаа байсан тулдаа амьдсан. Би өөхөх болоогүй гэж чамд хэлсэн биз дээ хэмээн хэлээд энхээ энээсэндээ таталцсан ойдолтоо гараараа даран ярваавал наран туяа очин үлээн сандрах нь хинч харсан уярмаар залуу насны хориогүй хайрыг яалтай. Эрдэнэ тэр хоёртоо салах ёс хийгээд эмнэлгээс гарав. Нэг хариг гэснээ энхээ наран туяа хоёрыг харан ойрдоо ажил гэж гүйгээд
ханийгаач олигтой халамжлаагүйгээ санан баглаа цэцэг худалдан авч эмнэлэг дээр нь очвол ханд нүднээс нь өөр зүйл нь хөдлөхгүй болсон ч халуун хайр шингэсэн харцаар түүнийг угтан авлаа. Хань минь одоо чимэл хөл дээрээ босчих. Хүү шүүх хурлан дуусаад тэнцэнтэй байгаа тул наашаа ирж болохгүй байна гинэ. Бүх юм одоо л байр байрандаа орж байхад чи минь энэ бүхнийг хараад олон жил надтайгаа хамтдаа амьдралдаа хэмээн гараас нь барин шивнэн суухад бараг амьдралдаа анх удаа нулимсан зогсоо зайгүй урсав. Эрдэнэ хичнээн удаа ханийхаа гараас барин уйлд суусныг мэдэхгүй. Гэнэт дүнгэнсэн тасралтгүй чимээ хангинахтаа зэрэгцэн эмч нар гуйлдан орж ирэхэд яахаа мэдгүй хөшөж орхив. Хандаа бэлэг болгон сэтгэлийг нь сэргээхээр авчирсан цэцэг ингээд булшин дээр нь тавигдах болсныг яахан мэдэх вүлээ. Хорвоо гэж. Эрдэнэ төршлөгтэй бодон дээрээ бодол дарагдан амандаа гаанс тамхи зуун өнгөрсөн бүхнийгээ бодон сууна. Тэрээр 80 дөхөж яваач өнөөл сэргэлтнүүд нь хараагүй очтон буурал толгойтой нь хоршин гэрэлтэн. Өдийн наслахтаа юуг үзэж туулав хэмээн гэнэт ийхүү бодол дарагдан суугаа нь инэ. Эрдэнэ ийхүү өнгөрсөн бүхнээ нэхэн санаад нэгэнтээ санаа алдаад босож эхнэрийнхээ хөргийн өмнө очин. Хань минь би ч удахгүй чам дээрээ очих болж байх шиг байна. Хүүгээс минь сураг гардаггүй. Чиний минь би муу байх тэр үед гарчглаа гэд нэг ярихаар нь би ширүүхэн хідүүг хэлчихсэн. Түүнээс хойш нэг ч ярьсангүй. Наран туяад өмгөөлөгчийн мөнгийг төлж дуусгахаар ажил хийж байгаа. Бас тэнцэнтэй болохоор гарч болохгүй байна гэсэн гинлээ. Түүнээс хойш өдий олон жилийн хугацаа өнгөрлөө. Тагшуу. Амьд үгийн ч мэдэгдэхгүй. Ингээд алга болох чинь ямар ч хэцүү юм бэ? Би Англи улс руу сургийг нь гаргахаар олон удаа оролцсон ч тэнд амьдрахаа байсан. Эхнэртэйгээ хаа нэг тийшээ явсан гэхээс өөр сураг гаргаж чадсангүй. Хүүтэйгээ л уулзчихвал надад өөр хорогдоод байх юм алга. Энхээ группийн ерөнхийлөгч болсон. Их сайн авч явж байгаа. Би өөрийн хувийг хүүгийн хувьтай нийлүүлэн дансанд хадгалуулж байгаа. Наран туяа маань чиний минь сургуулийн захирал болж бас л их сайн авч явж байгаа. Намайг тэр хоёр дандаа эргэж тойрдог. Тэд маань удахгүй 3 дахь хүүхдээ үлгээдэж авах гэж байгаа. Хүү минь хэдэн хүүхэдтэй болсон бол ач нараа нэг үнэрлчгээд нүд аних юмсан. Эрдэнэ сурснараа ханийхаа хөрөختөө ярьчаад буугаад иртэл гэрийн үйлчлэгч нь түүнд өглөөний цай бэлдэж өгөв. Цайгаа уунгаа сонин гарчглан сууж байтал хаалганы хонх дуугарах дуулдав. Гэтэл наран туяа гэрийн үйлчлэгчтэй мэд мэдэн орж ирээд Эрдэнийн дэргэд ирэн. Эрдэнэ ах гялзаад сайхан байх шив. Гайгүй шүү л байна. Чамаар юу байна да? Надаар их том санинтай. Та одоо бие барьж чаддаг хэвээрээ үздэй. Би жаахан хүүхэд биш болохоор санаа зовлтгүй. Та юу ч болсон даралтны эмээ уучих. Энэ мэдээг сонсоод та их цочирдож гайхах болно. Эрдэнэ юу ч хэлэлгүй эмээ хилэн доороо тавиад наран туяагийн өдөөс асуусан харцаар харж байснаа. Санчир ирээ юу? Тийм ээ, та мэдчихээ юу? Тийм ээ, зүрх минь хэлж өглөө. Төд удалгүй хаалга онгоон энхээ төрүүлэн орж ирвэл араас нь Санчир эхнэр хүүхдүүдтэйгээ бишүүрхүнгүй үүдэнд нь зогсож байснаа. Санчир төрүүлэн амнын. Оюуна, миний аавтай залга. Миний хүүхдүүдээ өвөө дээрээ оч. Тэдний хинэн ч хөдөлсөнгүй. Оюуна дөхөж ирэн Эрдэнэтэй тохооноос нь өргөн золгосны дараа хүүхдүүд мөн золгон үнсүүлв. Эрдэнэ Санчир хоёр бие биеийн өөдөөс юу ч хэлээгүй. Аз жаргал, уярал, ухаарал, халуун хайр шингэсэн харцаар харалцсан зогсож байснаа. Эрдэнэ гараа сунгавал Санчир очин энгэрт нь наалдаад яг л жаахан хүүхэд шиг ихэр татан уйлах нь тэрэ. Харин Эрдэнэ амандаа маргааш гэж өдөр байдгийг хизээч бүү март химэн шивнэлээ. Төгсөв. 2012 оны 10 дугаар сарын
23-ны өдөр.